Hi, welcome back. Moneywise Master Channel тавтай морил. Энэ удаагийн видеоор та бүхэнтэйгээ би миний амьдралд, миний санхүүгийн амьдралд, хувийн санхүүд маш хүчтэйгээр нөлөөлсөн миний санхүүгийн амьдралыг оронгоор нэрвүүлсэн хамгийн тухай ярих гэж бодлоо. Тэгээд хамт байгаарай. Let's talk about money. Morgan Housel гэдэг зохиолчийн бичсэн Psychology of Money гэдэг ном миний санхүүгийн амьдрал, хувийн санхүү, тэгээ мөнгөний хандлагад маш том өөрчлөлт оруулсан. Энэ Psychology of Money гэдэг энэ Morgan Housel гэсэн ном нь яаж мөнгөтэй болох уу, тэ ямар хөрөнгө оруулах уу, ямар хувьцаа авах уу, хөрөнгө яаж оруулахын гэсэн тийм гарын авилга ном биш. Харин хүмүүс яагаад мөнгөн дээр өөр шийдвэр гаргадгийг, хүмүүсийн мөнгөний хандлага яагаад тийм өөр байдгийг, хүмүүст мөнгө гэдэг зүйлтэй яагаад өөрөөр харагддгийг, тэ ялангуяа хүн гэдэг амьтны дээр сэтгэл зүйн бүр тэр доор гүндэн байгаа тийм дадал зуршил, туршлага, харж мэдсэн зүйл дээр тулгуурлаж яагаад мөнгөний өөрөөр хандлага гаргах юм бэ гэдгийг тайлбарлахыг оролцсон. Тэгээд бас storytelling, storyд ингээд гой түүхүүд ингээд оруулж өгсөн маш сонирхолтой бичсэн ном байгаа. Ингээд миний амьдрал 5 зүйл маш нөлөөлсөн байгаа. Миний санхүүгийн амьдрал ингээд ямар 5 зүйл нөлөөлснийг хамтдаа ярилцгаая. За нэгдүгээрт нь болонгууд no one is crazy. Энийг би монголоор орчуулахдаа хүн бүрийн нүдэнд мөнгө өөр харагдана гэж орчуулдаг байгаа. Тэгээд хүн хүний мөнгөний хандлага өөр байдаг. Тэр нь юунаас шалтгаалдаг юм бэ гэхээр Morgan Housel-ийн хэлж байгаа бол хүн хаана төрсөн, хизээ төрсөн, ямар гэр бүл төрсөн, ямар орчинд өсөж тойрнсон, тэр ямар нийгэмд өсөж төрснөөс шалтгаалаад хүн хүний мөнгөнд хандах хандлага өөр байдаг юм аа гэдэг санаа. Тэгээ энэ яагаад сонирхолтой гэхээр жишээл хөрөнгө оруулах тал дээр нэг хүн дайны үеэр дэлхийн эдийн засаг уналтанд байх үеэр төрж өссөн өөр хүн дэлхийн эдийн засаг яг хөгжиж явах тэгээ 60 70-аад он 80-аад оны үед хөрж өссөн хоёр хүний мөнгөний хандлага шал ондоо байдаг юм аа гэдгийг харуулж өгсөн. Тэгээ хөрөнгө оруулалтанд шал ондоо сэтгэл зүгээр шал ондоо сэтгэл зүг юугаар хандлагаар хандна гэсэн тийм санаа. За хоёрдугаарт нь болохоор save money. Мөнгөтэй болохын тулд ихэнх хүмүүс их л мөнгө олчвол болоо гэж бодоод идэг тийм буруу ойлголттой байдаг гэж ном бичсэн байгаа. Тэгээд мөнгөтэй болохын тулд нэгдүгээрт яг орлогоо өсгөх нь, хоёрдугаарт яг яах ёстой юм бэ гэхээр Morgan Housel-ийн хэлж байгаа энэ ном бичснээр эгогоо дарах тийм шуналт ачаалаа контролд суулгах тийм тэр хүнийг юм авсан байвал заав бид нэг авах шаардлагагүй, статус гейм тоглох шаардлагагүй тийм FOMO давтах шаардлагагүй, нэг хүн iPhone авсан байвал би тэрийг заавал авах гэдэг шаардлагагүй. Хамгийн гол нь Morgan Housel-ийн хэлж байгаагаар миний амьдралд маш нөлөөлсөн тэр айгүй хүчтэй юм гэхээр savings тийм хадгалах мөнгө чинь чиний орлогоос эгогийг чинь хасаад дарамттай хадгалах мөнгө чинь гарч байгаа юм гэдэг санаа. За гурав дахь санаа нь болонгууд you will change гэдэг. Тэр нь болохоор миний ойлгосноор юу гэхээр хүн болон өөрчлөгддөг тийм. Тэгээд нэг амар гоё story, нэг амар гоё жишээ байдаг. Тэр нь юу гэхээр нэг хос сэтгэл зүйчдэр очиж уулзаад тэгээд эхнэр нь дэгжилтэй. Тэгээд нөхрөө ингээ ойлгохгүй байна. Тэгээд 20 жилийн өмнө байснаас шал ондоо болцсон гэдэг. Гэсэн чинь сэтгэл зүйч нь юу гэж хэлсэн гэхээр тэр нөхөрч өөрчлөгдөг үйлдэл нэг асуудалтай. Ягаад тэгэхээр хүн болго өөрчлөгддөг. Та одоо хүртэл 20 жилийн өмнө 20-той тийнейжер ч юм уу 20-той хүнтэй амьдралаа өнгөрөөмөөгүй байгаас гэж хэлсэн. Тэр нь юу гэж хэлэх гэдэг нь гэхээр хүн болгоны амьдрал өөрчлөгддөг, хүн болгон амьдралын явцад өөрчлөгддөг, хүн болгоны зорилго нь өөрчлөгддөг. Тийм болохоор урт хотын зорилго гаргахад үүдэр хэцүү байдаг. За дөрөвдүгээрт нь nothing is free. Амьдралд үнгүй юм гэж байхгүй, бүх юм үнэтэй. Гэхдээ тэр бүхэн шошготой байдгүй гэсэн санаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр одоо жишээлбэл хөрөнгө оруулалтын тал дээр авч үздэг гэхэд хөрөнгө оруулалтын зах зээл тий тухайн улсын эдийн засаг, ер нь дэлхийн эдийн засаг дандаа тийм юм хэлбэлцтэй явж байгаа. Нэг доошоо улаан руугаа, нэг дэшегээ. Тэгээд тэр болгон дээр би хөрөнгөний зах зээлд орж байгаа миний төлж байгаа үнэ нь миний стресс тий миний төвчээр төвчих одоо тэр сэтгэл зүйн бэлэн байдал юм аа гэдгийг гаргаж ирсэн айгүй гоё санаа. За 5 дугаарт нь болонгууд when you will believe anything гэдэг санаа гаргаж ирсэн. Тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр би ойлгохдоо бүх юмд итгэх хэрэггүй.
хүн гэдэг амьтан угаасаа генээсээ угаасаа байглаасаа тийм байдаг гинэ. Энэ хаалганы ард юу байна? Энэ хаалганы ард юу байхыг мэдхийг хүсдэг. Жишээлбэл ирээдүгөө контролдно, ирээдүйд юу болохыг мэдхийг хүсдэг амьтан. Тэр ирээдүйд тэр хаалганы цаана юу байгааг мэдэхгүй, тэр ирээдүйд юу болохыг мэдэхгүй болгоод хүн стресс авч айгүй таламж байдалд бүрддэг. Тийм болохоор хүмүүс бид нар яадаг гэхээр ямар нэгэн эксперт, ямар нэгэн чанга дуутай, ямар нэгэн гой холбоотой хүнд итгэдэг. Тэр хүний зөвч бай, бурууч бай. Одоо жишээлбэл тэр үнэт цаас сайн, тэр үнэт цаас нь тэгж өснө, ингэж өснө. Тэр улсын эдийн засаг тэдэн хувиар тэгж өснө ирээдүйд. Тэр ирээдүйд ялангуяа эдийн засаг одоо хөрөнгөний зах зээл дээр хинч хэлж мэдгүй, хинч таамаглашгүй. Тийм болохоор яагаад хүмүүс тэнд итгэдэг вэ гэхээр яагаад гэвэл бид нэр ирээдүйг гоёор төсөөлж, гоёор харахыг хүсдэг. Тэр хүний ярьж байгаа, тэр ирээдүйг гоё болгож ярьж байгаа хүн итгээд ямар нэгэн өөртөө ашиггүй ч юм уу, ямар нэгэн алдаатай өмнөний шийдвэр гаргах юм байна гэж хүсэн байна. За тэгээ эцэст нь гэж хэлэхэд Psychology of Money гэдэг энэ Morgan Housel гэсэн ном бол миний хувьд одоо миний хувийн санхүүгийн амьдралын гарын авлага best ном. Тэгээд энэ номыг бас дахин унших хэрэгтэй. Би дахин уншина. Одоогийн байдлаар нэг л уншсан байгаа. Өөр номнууд уншиж дуусчаа дахиад уншина гэж бодож байгаа. Би тэгээд энэ номыг Монгол дээр гарсан юм уу, гараагүй гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч хэлсэн та бүхэн англи дээр ч юм уу, өөр улсын хэл дээр хэрэг гарсан байвал мэддэг хэлээр уншихыг хичээгээрээ уншихыг та нарт зөвлөж байна. Энэ номон дээр хүний сэтгэл зүй, тэр гүнд байгаа туршлага, хийсэн туршлага, тэ experience, хүн яагаад хүний мөнгөний хандлага яагаад ийм ондоо байдгийг, хүмүүс яагаад мөнгөндөө өөр шийдвэр гаргадаг гэдгийг сонирхолтой түүхийг ингэж оруулж өгснөөрөө маш гоё ном болсон. Ингээд энэ хүртэл та бүхэнд хамт байсанд баярлалаа. Дараагийн видеогоор би уншсан номнуудаа бас ингээд жижигхэн видеогээр гаргана. Яг юуны тухай хэлсэн, надад ямар юу авчирсан гэдгийг тайлбархыг оролдъё. Та бүхэндээ баярлалаа. Баярлалаа.